Прокурорын байгууллагын залуус санаачлан Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай сагсны иж бүрэн талбайг байгуулж өнөөдөр хорооны засаг дарга болон бяцхан хүүхдүүдэд хүлээлгэн өглөө. Энэхүү хүүхдийн талбайг өнгөрсөн 100 үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэрэгдэх тогтоол усанд живж харамсалтайгаар хорвоог орхисон 4 хүүгийн дурсгалд зориулж бүтээсэн бөгөөд талбай байгуулахад шаардлагадах 24 сая төгрөгийг прокурорын байгууллагын прокурор захиргаа үйлчилгээний нийт ажилтнууд хандив цуглуулж хүүхдийн эрүүл ахуйн стандартад нийцсэн спорт амралтын иж бүрэн талбайг ийхүү байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд улсын ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газрын дарга Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Хишиг Жаргал, Чингэлтэй дүүргийн засаг дарга Батсүмбэрл, тус дүүргийн 9-р хорооны засаг дарга Уянгцул, тус хорооны иргэд прокурорын байгууллагын прокурор ажилтнууд оролцлоо. Өнгөрсөн 105-г санаж байгаа бол манай дүүргийн 4 хүүхэд усан дэвтс харамсалтай үйл явдал болсон. Энэ 4 хүүхдийн нэг нь одоо 9-р хорооны иргэн байсан. Энэ үйл явдлын дараа бид бас хүүхдийн тоглох чөлөөцгөө өнгөрөх нөхцөл байдалд анхаарах ёстой гэдгийг хаана бодолцож энэ дээр төрийн байгууллагууд, хувийн хвшил, төрийн хүмүүс олоод онцгой анхаарч ажиллаж эхэлж байгаа. Тэр дотрын төрийн тусгай аль паагчид энэ санаачлагыг гаргаж гэр орооллын дэнжин мянган энэ гэр ороолтонд ийм тоглоомын талбай чөлөө цагийн өнгөрүүлэх спорт тоглоомуудыг бий болгож гисэн явдалд үнэхээр баяртай байна. Тэгэхээр манайх 7000 иргэнтэй 0-18 насны 3000 гаруй хүүхэдтэй байхгүй юу? Тэгээ 2 цэцэрлэгтэй нэг сургуультай. Гэтэл нөгөө хүүхдүүдийн маань тоглох орчин ерөнхийдөө бас тоглоомын орчин айгүй хэцүү байдаг. Гэр хороолол гэсэн прокурор ерхий газрын залуу ажилчид нэгдээд энэ саналыг надад тавьсан. Би маш баяртай хүлээж аваад маш хурдан зураг төслийг гаргаж өгөөд тэгээд энэ зундаа энэ ажлыг хийсэндээ маш их баяртай байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Сэтгэл бол маш их сайхан байна. Тоглоомын талбай нээлттэй үйл ажиллагаанд оролцож байна. За прокурорын байгууллага үүсч өгсөн 90 жилийн арга хэмжээний хүрээнд олон ажил төлөвлөж хийж байгаагийн бас нэг нь энэ манай прокурорын байгууллагын залуу ажилчин албан агчдын санаачлагаар Улаанбаатар хотын энэ дүүргүүд хороодоос бас тодорхой энэ Чингэлтэй дүүргийн 9-р хороог сонгон авч хүүхдийн тоглоомын талбайг өөрсдийнхөө цалингаас бас тодорхой хувь хэмжээний мөнгийг хандивлаж энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хийгээд өнөөдөр ингээд дүүргийнхаа хороонд бол гардуулаа өгөөд хүүхдүүдтэйгээ хамт баяраа тэмдэглэж байгаад бас туйлын баяртай байна. Анх 7 сард бид хэд хий гэж бид хэд ярилцсан улсын прокурорын залуучуудаас нь санаачлаад тэгээд хамгийн анх хэрэг эрхлэхийн даргатаа танилцуулаад тамгын дарга хоёрт танилцуулж энэ ажлыг маань 100% таагаар дэмжсэн байна. Тэгээ энэ жил бас прокурорын байгууллагын 90 жил болж байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад бас залуучуудаас ямар нэгэн сайхан зүйл хий гэсэн бодлоос л энийг одоо хийж дуусглаа. Сар гарan 2 сар баг бид хийлээ. Бүх прокурор ажилчид оролцсон байна. Цалингаасаа тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө гаргаж бид эдэд өгчиж энэ тоглоомын талбай маань бий болсон байна. Бүх одоо ажилчид прокуроруудаа баярлалаа илэрхийлж байна. Урд нь ямар байсан энэ талбай? Хороон талбай байсан. Тэгээ одоо ийм болсон аягүй гоё юм. Ингээ энийг байгуулсан хүмүүстээ их баярлж байна. Яа тэгэхээр зүгээр энэ хоосон илсэн талбай ингэ шүүрдэж ардад ингэ байгуулсныг би баярлж байна. Хоосон талбайг 2 сарын хугацаанд тохижуулж хүүхдүүдэд аюулгүй орчинг бүрдүүлж гэр хороололд тоглоомын талбайг байгуулж өгсөнд тус хорооны хүүхэд багчууд болон эцэг эхчүүд прокурорын байгууллагын нийт прокурор ажилтан албан хаагчдад талархал илэрхийлсэн юм а. Цэцэрлэгт байгуулж баярлалаа. Бүгдээр баярлалаа хэлчихье.